ерөнхий зохион байгуулагч Мицэг эмээн үзүүлж байна. 2008 онд Хөөмийн улсын хэмжээний анхны үндэсний хэмжээний уралдаан зохион байгуулахад л тэр чинь нөгөө гоцлолоор хамтлагаар гэдэг ингээд төрлүүдийг заагаад гараад ирэхээр хамтлагийн төрөл болж орж ирээл. Тэгэл өөрсдөө нэгээд гаргаад ирж байгаа. Цөөхөл хөгжмөндөр олон хоолой яд дуурд юм бэ гэдэг асуудал бол 2008 оны яг Хөөмийн төрөлхтөөх орон дээр Тороо банд гэж бүтээл. Одоо манай хөгжмийн зохиолч Бэрвагийн 3 том гэж ийм хоёр бүтээл дээр анх хөсгөтэй хамтлагийн анхны репертуар бий болсон. Тэгэл ерөөсөө 2008 он тэргүүн байрыг нийслэл үндэсний тургалдааны. Ер нь Хөөмийн төрөлхтөөх орноос ингээл ахуулаад тэрнээс өмнө тэгэл биендээ санал тавиал нэ. Тэгтээ санал тавихаас өмнө бид нар хин нэмбэ энэ бүгдийн мэддэг байсан. Яг л нэг хамт олон. Оркестр яг тараад л байж хат Бацэрэгт биелдэг. Зориг өмнө нэг шоу хэдүүлээ ингээд хамтлаг байгуулад хамтлаг болоод явуул яат юм бэл. Яах вэ гэж тэгэл тагдаг байхгүй. Ямар юм бах уу гэд. Хин бах уу гэж зоригод. Би яг саяныхаа уран бүтээлчтэй яг саставаар нь ингээд цааш уран бүтээлээ гэдэг. Тэгэл манай хоёр хурж ирэл хэдүүлээ нийлж байна. Би нүд дараа гараад миний шүтэнүүд үрж ирээ. Надад санал тавиад байна шүү дээ. Тэгэхээр тухайд би бас хүнд голгохтгааргүй те. Бас би өөрөө хөсгөөрхөө эзэмшсэн одоо тэр Хөөмийн мониороо. Тэгээ тэр хүмүүс надад таагаад ирж байна. Аюух баярлсан. Тэгээ тэрний дараа ингээ нэрний асуудал зөвхөгдөд нуус төвч маань яг судрын хэлбэрээр гарч ирсэн 2008 онд. Тэрийг манай эхнэр гэртээ аваа тавиад тэрийг ингээд уншил байж байгаа. Эвлээ гарахад хөөш энэ хөсгөтөн гэж өст аюу гоё юу байна. Хөөш хөсгөтөн ямар нэр байна гэдгсэн чинь анх хөсгөтөн гэд сонссон чинь нэг боочгүйсэн. Оо мангар. Тийм нэг тийм гоё санагдахгүй. Тэгэл бид нэр наад чинь нэг тийм гэл тэгсэн чинь ариуна. Хөөш лавсрах сайхан гоё нэр байна гэж юм. Биш тамина яа. Энийг хөсгөтөн гэвэл гоё гэж юм гээд ингээ хэлчихдэг байхгүй. Тэгсэн чинь тэнгуут нь шууд ойлгоход тэрээс та мундаг хүн ийм гоё мэдээж та маш л гоё нэр байж таараа. Тэр мундаг хүн өгч байгаа юм чинь. Гоё. Манайхан тэгж анх хүлээж ирсэн байхгүй. Тэгээд бид нар чинь айгу телевизэн нэтэд мэтэрэл гарахтаа бавгийн лавсан гогсон гэж яриад байдаг байхгүй. Тэгсэн чинь сүүлд нь манай хүн яриад исэн чинь бавгийн лавсан гоч өгөө. Манай тэгэл төвшөрх шинжгүй ангуут нь бавгийн лавсан гог хэлсэн шиг л. Бас биднээс хөсгөтөнгийн жин хөсөг тэрэгний жинд одоо юу гэдгийг Монгол урлагийг дэлхийгээр юм болцоо. Маш олон талаас надад таалагдсан. Тэр нэр өөрөө том философи байдаг. Энэ хөсөг тэрэг хөсөг гэдэг юм бол ерөөсөө жинхэнэ утгаараа Монголын нутгийг дэвсгэрдээ хүрэл зэвсгийн үеэс л явж иржээ. Энэ монголчууд чинь нүүдлэхтэй хөсөг тэргээр нүүдэг байж тийм үү? Тэр бүх сэжмүүдийг хадгалснараа бусад хамтлагуудаас өөрмөц ялгаатай. Одоо хасагдгийн иргэн дээр очсон нэрийг бас нэгэн удаа бас бид хэрэглэснээр бас сэргээж авчирсан болов уу гэж би одоо боддог. Одоо урлагийн гавь сэтгүүлтэн Сэдиш гэж манай Хөөмийн судлаач, манай Хөөмийн холбооны ерөнхийлөгч тухайн чуулган дарга байсан. За харин бол доо маш олон жилийн Хөөмийн төвхтэй Монгол улс бол анх удаага олон улсын Хөөмийн симфозиум наадмыг зохион байгуулах гэж байна. Анхныхаа наадмынхаа гран приг алдах уу эсвэл авч үлдэх үү гэдгийг бол та нус шийд. Тэгээ энэ бол нэг талаараа айгүй том ихтгэл байсан, нөгөө талаараа маш том одоо үүрэг даалгавар байсан. Тэгээд 2009 онд бид нар олон улсын арга хэмжээ наадам зохион байгуулсан. Тэрэнд дахиж бэлдээл, уран сангаа баяжуулаад бардам тоглож байгаад гран при анхныхаа наадмын гран приг бол эх орондоо авч чадсан. Тэгээ тэр жил нь одоо их сайхан жавшаантай. Бурайд улс зохиогдсон наадмуудын бас тэргүүн байруудыг аваад л. За тэгжсэн чинь бүгд найрамдах Солонгос улсын Чежу арал дээр дэлхийн ардын урлагийн олимп гэж юм зохион байгуулдаг. Тэгсэн чинь акапелла гэж дан хайрал төрлөөр орно гэдэг. Тэгээ нөгөөдөл чинь хөгжмөө тавьж угаад уран санд байгаа юм а дан Хөөмийн олон хоолоогоор Хөөмилж оролцож байгаа юм. Өрний тэр олон хэлбэрийг л хамтлагтай нутгшуулж төгсгдөн хамтлагийн бүр нэрийн хуудас болтол бүтээл болгон дээр хийж байгаа. Тэр нь бол одоо ёстой тэр
олон улсын шүүгчдийн нүдийг ороод гарч байгаа байхгүй юу? Тэгээд ингэж болдгийм байна гэсэн зүйлийг Монголын ард түмэн болон Монголын урлагийнханд л ойлгуулж чадсанаар энэ өсгөсгтэй хамтлагийн том гавь юм болов уу гэж би бодод. Ийм гайхамшигтай юм хоолоогоор хийж болдгийм биш үү? Олон хоолоогоор дуурдгийм биш үү? Тэгээд тэнд Гран Приг дуудсан шүү дээ. Тэгэл ерөнхийдөө одоо ингээл босоод ирсэн. Тэгэл дээрээс нь улшаа улам сэтгэл нэгдэл юм хий ингэ тэгэл ингэж авсаар гал өдөр өсөхтэй. Өдий зэрэгтэй явна гэдэг нь энэ олон хүмүүсийн бас хүсэж исэн зүйлүүдийн нэгдлийг л бий болгосон юм болоо даа гэж би ойлгож байна. Манай ахын чи ер нь айгүй их тийм авиаслаг залуучууд байдгийг. Би өөрөө хөгжмийн зохиолт мэрэгчлээ. Миний яг үндсэн мэрэгжил бол морил, виолончел, Мориор Хөмийн хоёр бол зэрэг тоглохоор хүмүүс айгүй гоё. Яасан гоё хөвгтэй, яасан мандаа хөвгтэй гэл. морил, гитар, домбор, төгөлдрөөр, төмөрөөр. Тийм тэгэл нэг 5 жимбэ тийм нэг 5 6 гэж. Хамтлагтай бол ганц одоо ятгаас өөр юм хийдгүү хүн шүү дээ. Ер нь бол манайхан чинь тэгэл хөөмэлн, морин хуураа тоглолчин. За тэгээд чийлээ домброо сольчин, хажуугаар нь хөөмэлн. Тэг өргөх чадвартай байх. Нэг хүн янз янзын зүйлүүдийг энэ бол зах зээлийн л хууль. Зах зээлийн шаардлага. Яг иймд өнгө төрхтэй болоход хамгийн гол хүчин зүйл юу юм? Нэгдүгээр састав. Састав гэж нь бүрэлдэхүүн ямар байх хэвчээ. Тэр бүрэлдэхүүн дуурахаараа ямар тэр гоё дөрслийг хүний чихэнд аваад зүрхэнд аваачиж өөрсдөө хөлөмжшүүлж чаддаг. Энэ дээрээ тулгуурлаад тэр юу тоглож ямар репертуар, ямар зохиол бүтээлүүд байх хэвчээ. Этник хамтлагуудын зарчим бол өөрсдөө орон бүтээлээ хийдэг, өөрсдөө эрэл хайгуул хийдэг. Зөндөө судалгаа шүү дээ бас бид чинь. Тэгж жагаад бас авахын аваад хаяхын аян. Авахын авахтаа би төрүүлчихтэй. Яг тухуулах ш. Тороо банд гэдэг уртын дууны шүлгийг аваад энд цоо шинээр аялгау хийж хамтлагтай найруулт бүтээжсэн түүхтэйч үүдэг. Ер нь манай хамтлагийн зорилго бол одоо Монголд маш гоё өв соёл байна. Эднэрт маш ардлан ардын дууны гоё үүрэг байна. Одоо тэгээд эднэрээс одоо маш судалж байгаа нэг олж авахгүй бол одоо ингээд одоо буурлуудтай маань одоо өвөө болж байна. Тэр нэг айгүй харамсалтай. Одоо 20 гаруй ястангуудын ардын дуунуудыг өөрсдийнхөө стил жанр тохируулж дахин сэргээд гаргаж ирж нөгөө уламжилж ирсэн юг хооч үедээ залгуулах. Тийм үүднээс бид нэр одоо хүмүүсийн мартагдж байгаа. Тийм үгүй авж байгаа тийм ардын дуунуудыг сэргээж маш их уран бүтээлийг ер нь чин хүсэлтэй. Самгалдаа гэж өөр хаад дууч байж идэг тийм. Яг төв боржин алах дууч байж идэг. Ийшний буря дууч байж гин. Тэр жанлаа дуунадаа гэл зөндөө гоё аялгаунд нь л бид тэр татагддаг. Тэр аялгау үг. Энэ этник хамтлагууд болохоор тэр уламжлалтаас арай нэг алхам өгшилсэн гэвэл одоо орчин үеийн залуучуудад зориулж алтан ураг гэхэд рок те. Тэгсэн хэрнээ юусаа яг үндснийхээ яг язгуур төвийг бол алдаагүй. Тэгэл арга биелэг гэхэд ингээл жаз чимшиг ингэдэгсэн хэрнээ бас алдаагүй. Дээрээс манай хамтлаг эднэрийг авсан жага орчин үеийн тэ хүмүүстийг илүү одоо ойлгохоор одоо байлгаа их юм бол одоо найруулга шинжилж байна. Яг ингээ орчин үеийн дуулалтыг бий болгоод ирэхээр нөгөө 8 настай болчихсаа 80 настай буурлын хүртэл сонсож ирсэн л ийм л яг үн түүх байхгүй. Орчин үеийн уур амьсгал оруулж, өнөр оруулж тоглохоор
маш олон төрлийн насны түвшний хүмүүс сонсож эхэлдэг гэж хэлж байна. Тэгэхээр сонсогч нарын насыг залуужуулна гэдэг бол бас том гоё шүү. Уртын дуу, ардын дуу, тэр татлаг гэж мундаг зүйлүүд бол хэв загвар нь яг өөрийнхөө өнгө төрхөөр байдаг мөртлөө яг өөрийн болгож өөрийнхөө илэрхийлэх хамгийн том гайхамшигтай урлаг бол ганцхан манайд л шүү дээ. Бид нэр энэ өв соёлын эзэд нь өөрсдөө төв монголчууд бид нэр өөрсдөө мөн юм бол энийг бид нэр өөрсдөө харуулах хэрэгтэй. Харуулахын тулд бид нэр асар их ирэл хайгуул, асар их өөрчлөлт, асар их хөдөлмөрлөх хэрэгтэй. Урлаг гэдэг бол ер нь аливаа улсын тусгаар тогтнол гэж би боддог шүү. Зэвсгээ бариад хил дээр зогсож чадахгүй ч гэсэн зэмсгээ бариад бид бол оюуныхаа хэлийг манах ёстой л гэсэн тийм санаа бол бидэнд байдаг. Өсөгдөн баг дэлхийн тайзнаа. Америк нэгдсэн улс Канадаар хийх аялан тоглолт 2017 оны 3 сарын 3-наас 26-нд